хөгжимчин хөгжмийн зэмсэг хоёулаа юм төгс зогцож иж болвол жинхэнэ одоо төгс перформанс тоглолт бол гарддаг юм байна. Страдиваригийн 1700-аад онд хийж байсан шиг гоё хөгжмийн зэмсэг уралмаар байна гэдэг санаа маань ингээл 6 сарын 5-ны өдрөөс бодиттой болох тийшээ хөдөлж ихсэн юм болов уу гэж. Үндсэн материалын сонголт, бэлтгэл, хатаалт, бүтцээс одоо тэр хөгжмийн зэмсгийн дуу тембр бол одоо онцгой хамааралтай байдаг. Хоёр жилийн өмнө одоо 23 онд л гэж санаж байна. Би нөгөө Японы одоо вебсайтаас мэдээ харж байсан. Тэр бомтон Майзава Юсако өөрийн эзэмшлийн 1717 онд хийгдсэн Страдивари Хамма гэдэг нэртэй хөгжмийг 12 настай хийлч охин Химаварид ингээд бариулахар боллоо гэдэг мэдээ уншиж байсан. Тэгэл ийм Страдивари гэж гайхамшигтай хөгжмийн зэмсэг байдаг юм байна. Ингэж хөгжимчтэй бариулдаг ийм дэмжлэгийн хэлбэр байдаг юм байна гэдгийг анх бол тэгж мэдсэн. Тэгээ Жигжид оржийн санаачлан үүсгэн байгуулсан Fiddleland гэдэг одоо хамтлаг анхны дебют тоглолтоо Улсын филармоны зааланд хийсэн. Одоо анхны тоглолтоо хийсэн хамтлаг бяцхан тийм одоо ёслох арга хэмжээ хийсэн. Түүнд нас очиход бол морин хийлч амар минд бас хамт ирсэн байна. Тэгээ энэ сэдвээ Жигжид орж амар минд бусад одоо хөгжимчид тэнд байсан улсуудаа ярилцж байсан. Ер нь энэ хийл хөгжмийн одоо их хөлгий болсон нутаг гэх юм уу хот болвол нэрийн хуудас болсон хот нь бол Италийн Кремона хот юм аа гэж тэшээ хэдүүлээ очиж үзье. Тэнд хөгжмийн фестивал болдог, бас хөгжмийн зэмсгийн үзэсгэлэн болдог гэдгийг Страдиваригийн 1700-аад онд хийж байсан шиг гоё хөгжмийн зэмсэг уралмаар байна гэдэг санаа маань ингээл тэр 6 сарын 5-ны өдрөөс улам одоо бодиттой болох тийшээ хөдөлж ихсэн юм болов уу гэж одоо санаж байна. Ингээд хөгжмийн зэмсэг тэр дундаа ном утсан хөгжмийн урлагийн талаар нэлээд дэлгэрүүлж ярьж бидний одоо үнэт соёлын өв монголчуудын үндэсний хөгжмийн зэмсэг за мөн дэлхийн ном утсан хөгжмийн өвөг зэмсэг болох үс морин хуур хөгжмийн өнөөгийн хөгжим урлагийн төвшин за хөгжимдөх боломж бололцоо өнөөдрийн энэ морин хуурын ерөнхий хөгжил энэ зүйлсүүдийг багтаан харуулж чадах энэ морин хуурда Кремона гэж энэ төслийг анх санаачлаад хөгжмийн зэмсэг урлах за урлагта энэ хийлийн урлалын энэ үлгий хот болсон Италийн Кремона хотоос хөгжмийн зэмсэг урлах энэ моднуудыг авчирч 3 ширхэг limited edition гэж хэлж болох энэ хөгжмийн зэмсгүүдийг урлах төслийг анх санаачилсан юм аа. Жигжид орж төсөлд оролцох багийг бүрдүүлж зөвлөхөр морин хийлч челлист амар миндийг мөн урлаач одоо Улаанбаяр баг Жигжид орж одоо танилт одоо ураад бид хэд удаа уулзаад ингээд энэ төсөл маань эхэлсэн. You have all the nicest.
Энийг хизээ хийсэн. Эхлэх юм. Яг хаана ирсэн. Манай төсөл бол уламжлалт 90 сартай морин хуур бус модон сартай хөгжмөн дээр хийгдэх төсөл байгаа. Өв соёлын энэ чухал зүйлсийг нь алдагдуулахгүй байх, олон нийтэд ойлгуулах, морин хуур уралж байгаа, үйлдвэрлэж байгаа хүмүүст одоо зөв жишг тогтоох ийм одоо бас зорилго агуулсан юм байгаа юм. Өнөөдөр ямар төвшөнд хэрхэн уурлаж, ямар хөгжимчд үүгээр юу хөгжимдөж энэ бүгд нийлээд ямар үндсэнтэй одоо зүйл болж байгааг бол бас нэгэн түүх болгож ингэж үлдээе гэсэн юм санаачлаг гарсан юм аа. Зя. Энд 1667-оос 79 оны хооронд юу яаж исэн бэ? Страдивари амьдарч исэн байна. Энд амьдарч байхдаа 1667-оос 79 оны хооронд 4 утас хөгжим уралсан байна. Тэрний хоёр нь болохоор эрдүү хэл виола, Клиспи Малер гэдэг виола. Тэгээд Sunrise Heller гэдэг хоёр хэл. Дээрэс нь гитарын төрлийн болон мандолины төрлийн хөгжмүүд ерөнхийдөө уралсан байна. Stradivari гэдэг үгтэй мэдээлэл гарахад бол ягаад ч юм ингээд бас уншаад үздэг болцсон байсан. Токио Stradivari фестивал гэж хийгээд тэр хөгжмийн зэмсгүүдийг Токиод нийтэд дэлгэн үзүүлдэг ийм арга хэмжээ зохиодгийг бас одоо олж мэдээд очиж үзэх юмсан гэж одоо юу гэх юм те биднийхээр бол амьдар нь үзэх юмсан гэдэг тийм ээ. Яг бодиттой Stradivari хөгжмийг өөрийн бээр нүүр тулж үзэх юмсан, сонсох юмсан гэдэг ийм хүсэл бол их байсан. Тэгээ Stradivari-г бид нар мэдэн штэ. Одоо нөгөө хийл урлал болон утсан хөгжмийн урлагийн дээд зэгт нүртэл хөгжүүлсэн урлаач гэж. Stradivari-с өмнө болохоор нөгөө Guarneri Amatiгийн гэр бүл зөндөө олон тийм нэг алдартай юунууд байгаа ч гэсэн одоо хамгийн дээд зэгт нүртэл хөгжүүлсэн урлаач бол яхарахгүй Антонио буюу бидний мэддгээр Stradivari. За тоглоод. Амар акустиктэй дуурч тийм. Бодомжтой. Тийм. Nice. Урлангууд яг нэг иймэрхүү байвал найралтай байдаг тий. Энэ шоу
За та энэ төрийг одоо хараад юу ойлгож байна? Одоо билүүн байна. Хийж байгаа засаж байгаа хөгжим нь байна. Хийж байгаа хөгжим. Ухам, цүүц, мөн цүүц ингээд ухамнууд. Энэ ингээд юм шилтэй будаг найруулж байгаа ингээд одоо будгаа найруулах шиг ингээд лаак одоо ингээд нөгөө будгаа ингээд найруулах. Хэвий чи юу гэдэг вэ? Нохох тийм. Энэ үүний декни обжектны хэв одоо хүрээнийх нь юм хэв байгаа. Тэрнийг хийсэн байна гол. Түү талбай дээр ирчлээ бид нэр. Дуомо гэдэг. Тэгээд энэ талбай хайж бол энэ одоо цамхаг гэх юм уу те? Одоо тооррын. Харах юм бол ойролцоогоор нэг 7-8 давхар. Allora facciamo così, un caffè corretto. Sì, corretto con Энд тэгээд нөгөө одоо Stradivarius гадна юу байгаа? Monteverdi гээд алдартай хөгжмийн зохиолч байдаг шүү дээ. Хамгийн анхны одоо мелодрамын хөгжим бичсэн хөгжмийн зохиолч. Una Coca-Cola. Metti qua. Cremonaгийн одоо энэ Museo di Violino гэдэг нь болохоор ойролцоогоор 2013 онд хөгжмнүүдэд дэлхийгээр тарсан одоо тэр эртний хөгжмийн зэмсгүүдэд цуглуулад 13 онд яг юу болсон байна? Музей болж нээлттэй хийсэн байна. Үнэхээр гайхалтай хөгжмөдийг үзлээ. Одоо эртний хөгжмөөс өнөөдрийн одоо Stradivarius Amati Guarnieri үеэс ахгуулаад өнөөдрийн одоо энэ шилдэг мастеруудын бүтээлийг шилдэггүй соруудын тавьж одоо үзүүлсэн байна. Дээр нь үнцнийг агуулсан юм маш гайхалтай музей үзлээ. Тэгээд үнэхээр сэтгэл сайхан байна. За маш гоё одоо энд бол бүхэл бүтэн тийм механикийн, физикийн одоо тийм материал судлалын маш олон шинжилгээ ухааны нийлбэр цогсон орсон бүтээлүүд байлаа. Одоо энэ дотор явж байхад бол одоо үнэхээр хөгжмийн одоо урлал хийц одоо дуусшгүй маш их гайхалтай одоо тийм уран яруу тансаг хүний сэтгэлийг хөдлөх тэгээд удацсмаа одоо үнцнийг агуулдаг ийм маш сайхан бүтээлийн дунд л одоо хэсэг хугацаанд бид явлаа даа. Руу магтлуул олон улсын маглан хэмжлэл юу болооны яруу зарлал. Бүх дэлхийд ямар ч улсын их сургуулиуд тэгжиж олон улсын маглангаа болооныгийн их сургуулиас авдаг. Морин хууранд ер нь ямар материалын одоо ашиглавал ер нь зүгээр санагдаж байна уу? Чамд ямар санал байна уу? Жишээ нь энэ хөгжмийн энэ арыг энэ голоор юм залгаагүй Cremona гэж нэртэй Stradivarius хийлвэл За тийм. залгаагүй шууд энэ модоор хийсэн байх жишээтэй. Тийм аргаар л бас би Тэгээд сонголттой. энэ подгрип энэ хөглөгч чих голцоо тийм хөргөн дор хийсэн харагддаг юм байна. Сая анзаарлаа. Грифин бас эбэний хармуудаар гэдэг тийм. Тийм. Тэгээд тэр SWOT яриад Тийм. нүүр арын SWOT-ны хэлбэр нь. SWOT-ийн хэлбэрээс бас одоо энэ Cremonagаас Cremona морин хуурдаг Cremona төслийн одоо бүтээлүүд дээр ашиглах тийм бас санал тантай байдаг. Тийм. Бид нар бол одоо 3 хөгжим гэж ярьж байгаа шүү дээ, тийм ээ. За тэгэхээр бол зарим одоо нэгийг нь бол одоо ийм давтамж жоохон хол, тэгээ жоохон тийм чөлөөтэй хэлбэртэй ийм материал сонгоё гэж бодож байгаа.
Яг л 9 сарын 25-26-нд Кремоногийн хөгжмийн фестивал болно гэдгийг бид мэдчихсэн учраас заавал тэр хугацаанд амжих ёстой гэж 8 сарын сүүлээс нэлээд ойр орхон хэд удаа уулзаж одоо брейнсторминг гэх санал солилцоод 6 хүний бүрэлдэхүүнтэй баг маань 9 сарын 24-нд бид нар Италид очсон. Хөгжмийн зэмсгийн одоо хамгийн том үйлсэглэн жил бүрийн 9-р сард Кремоно хотод зохиогддог. Энэ үеэр явж бол тэндээс мод материал сонгож авах нь бол зүйтэй гэдэг саналыг бол бас амар мэндийн зүгээс тавьсан учраас бид очиж явсан нь бол бидний хувьд маш их тийм завшаантай хэрэг болсон. Яг гэвэл тэр үйлсэглэн дээр бол маш их өргөн сонголттой одоо мод материалын энэ үйлсэглэнгүүд гардаг. It comes from both Italy and Bavaria, also from Austria. Austria. Юу гэж энэ би яг энэ сайн мэдгүй байна. Гэхдээ энэ ямар ч үсэн манай энд байгаа моднууд бол Бавариас ирсэн мод байгаа, Итали мод байгаа. За Улаанбаяр мастер бол энэ модны одоо инженерийн чиглэлээр бас маш олон жил судалгаа хийж ингэж ажиллаж байгаа. Дор хаяд 100 жил гэж байна тийм ээ. Гэтэл энэ хоёр бол 67 оны мод гэдэг баг 60 жил болсон мод байна. 58 жил болсон мод. Энэ хоёр модны давуу тал бол жоохон гарц сайтай. Тэгээд дээр нь цуулбар байна. Хийл утсан хөгжмийн одоо үндсэн материал бол агч гацуурын одоо хосол байгаа. Дээр нь бол одоо грип тэгэл одоо фотографийн ийм хөглөгч чих гэх мэт. За морин хуурт мөн агч гацуурыг одоо ашигладаг бидэнд хийжсэн туршлагаа бас бий. Тэгэхдээ энэ удаа бол бид нар яг хийлийн тэр их нутгаас нь технологийн дагуу бэлтгэсэн материалыг авчирж байгаагаар онцлог юм. Цавууё. Тий, цав. Цав арсны цав байхгүй? Арсны. Тэгээд зарсны. Нөгөө төрүүчийг нь бол өөр юу гэсэн малын. Шууд морин уурд зориулаад бэлтгэсэн тийм бэлтгэс гэж байгаагүй. Тэгэхээр хийл болоод морин хийл зориулсан одоо ийм материалуудыг бол ашиглаж байгаа. Тэр материалуудыг морин хуурын эдангийн ангид тохируулж ашиглаж байгаа гэсэн үг. Зориултын биш материал бэлтгэсэн материал учраас тэр бэлтгэцийг бол бас морин уурд ингээд зориулж ашиглахад бол бас жоохон тэр нь бас нэлээд том сорилт одоо болж байгаа. Одоо жишээ нь бол бид бол морин хуурийнхаа дуу темберт одоо тембрийг сайн гаргахын тулд тэндээс сонгосон материалууд нь бол нэлээд удсан. Жишээ нь бол 100 жил, 50-аас дээш жил болсон модыг сонгож ийж тэр морин хуурт одоо тохиромжтой байдал нь одоо арай илүү болж байгаа. Шинээр их морин хуурандаа зориулаад Кремоногоос одоо ийм гоё өндөр чанарын английн ийм харуул авлаа. Ер нь бол мод бол өөрөө тийм манистра буюу нэгэн төрлийн бишин чанартай байдаг. Тэгэхээр мод болгон өөр. Ерөнхийдөө бол Европын энэ бэлтгэсэн энэ агч мод бол мөн гацуурын шалгаа авахгүй ерөө жоохон нягт өндөртэй. За манай морин уурт бол жоохон нягт жоохон багтай сэрэгдүү мод байвал илүү тохиромжтой байдаг. Гэхдээ бид бол бидний сонгосон мод бол нэлээд одоо тийм их модноос сонгосон учраас тэгээд нэлээд ярилцж сонгосон учраас бас нэлээд сайн модуудыг авчирсан байгаа. Ялангуяа нэг хууранд зориулсан тэр мод нь бол 100 жил болсон тийм сарны хэсэг нь одоо 100 жил болсон мод. За ишин зориулж авсан мод нь бол 50 гаруй жил болсон мод байгаа. Dice questo fattibile per il violoncello volendo. Questo tutto naturale, questo cioè la coda. Санаанд үүч байх вэ? Одоо энэ нэг төрлийн юу гэж хэлж ийн гэхээр Кремоно бол яг харахгүй утсан хөгжмийн болон хөгжмийн зэмсгийн төв юма гэдгийг илэрхийлж байна. Тэгээ надад бол маш сонирн байна л да. Бараг заримтай хамгийн сүүлд 12 13 жилийн дараа болцсон. Buongiorno, io posso dire che dopo varie esperienze ho provato i crini che vengono dalla Mongolia e li ho trovati molto buoni.
molto buoni perché uno sono resistenti, secondo hanno un bellissimo suono. Questo dà molta soddisfazione al violinista che suona perché non ha il problema di rotture dei crini e nello stesso momento la qualità è superiore. Тэгээд хамгийн багадаа 9-өөс 11 12 жилийн дараа ингээд уулзсан гинтийн байдлаар уулзсан төлөвлөөгүй уулзалт гэдэг бол маш тохиолдлын зүйл боловч нэг төрлийн бас юм нэг хувь заяаны зүйл байх гэж бодож байна. Сэтгэл маш их өндөр байна. Авах юм. За нэг мод байсан. Өнөөдөр энэ хөгжмийн үзэсгэлэн дээр ирээд жигээ тэр баг 3-аас 4 цаг болоо та. Тэгээ цаг болж байгаад нэлээд сайн зөвлөдөж байгаад энэ модыг авлаа. Тэгээд нэг хуурных нь модыг бол яг жигэгийн өөрийнх нь саналын дагуу жиргэр хээтэй одоо маш нарийн тийм татамжтай мод сонголоо. Тэгээ ер нь бүх сонгосон модууд маань ер нь одоо сэтгэлд нийцэж байна. Тэгээ ялангуяа энэ гацуур бол их маш гоё гацуурууд авлаа. Одоо альпинерууны одоо маш гоё чанартай гацуур. Тэгээд хамгийн гол нь энэ моднууд бол одоо шууд хөгжим хийхэд бэлэн. За, Cremona Musica 2025 хөгжмийн зэмсгийн үзэсгэлэн фестивалийн үеэр Cremona хотын концертын танхим буюу одоо Auditorium Giovanni Arvedi гэж гайхамшигтай цөөхөл хөгжмийн концертын танхимд бид нар энэ өдөр дэлхийн хамгийн шилдэг оркестр гэж нэрлэгддэг Берлиний филармоны утсан хөгжмийн ансамблийн гайхамшигтай тоглолтыг үзлээ. Энэхүү танхим болвол дэлхийн хамгийн нэр хүндтэй концертын танхимуудын акустикийг хийж гүйцэтгэдэг Японы алдарт Nagata Acoustics компани хийж гүйцэтгсэн ийм гайхамшигтай дууралттай одоо цөөхөл хөгжмийн концертын танхим юм аа. Ийм концертын танхим байж иж одоо энэ хөгжмийн зэмсэг хөгжимчдийн энэ бүхэл бүтэн цогцсон гайхамшиг хүний чих сонорт илмэд хүрдэг юм учиртай байд юм аа. Өнөөдөр үнэхээр гайхамшигтай тоглолтыг бид бүхэн үзсэн боллоо. Тэгэхээр хөгжимчин хүнд бол хөгжмийн зэмсэг гэдэг бол маш чухал. Зөвхөн барьж байгаа хөгжмийн зэмсгээс гадна барьж байгаа тэр ном бүх зүйл бол одоо эд эрхтэн мэт ийм чухал байдаг. Buondì. Buongiorno. Come stai? Vedi? Un po' freddo. Prego. Prego. Eccoci qua. Come stai? Bene. Siamo stati ieri alla fiera. Sì. Poi hanno comprato. Signore. Sì. За бидүүсийн одоо энэ морин хуур одоо Cremona гэж Cremonaгийн үзэсгэлэнд оролцож эндээс одоо сайн чанарын мод материал авч очиж энэ мастер морин хуур урлах тэр төсөлд одоо ирсэн. Тэгээд таныг бидэрт бас энэ төсөлд маань тусалж хүлээж авч байгаад маш их баярлалаа гэж байна. Quindi il diapason si cambia il capotasto di sai. Questo crini. Sono crini. Sì. In Strasbourg юу яжсэн гинэ? Хөмилөд түү сүмийнхэн урталт нэг хүн тоглож ирснийг харсан гэж. AB гэж магадгүй. Гол
Чило хийж байна те. Тийм яг нөгөө хийдэг байсан модельээрээ хийж байгаа л гэж байна. Яг ажил нь яг хэвэндээ л гэж. Энэ нөгөө царын ярьж байна. Яг ийм дөрвөлжин байдгүй гинэ. Тэгэхээр би одоо яг нөгөө шинжлэгдэж байгаа учраас энийг бас эндээс модын аваад тий ийм өөр юм хийж үзэж байгаа, туршиж байгаа гэж хэлж байна. Энэ юугийн нөгөө тоглох техникийн арга барилын юу их өргөмөцсөн байна гэж байгаа байхгүй. Тэгээ нөгөө утсан хөгжмийг бодох юм бол контрарио юу нь утсан дээрээ нөгөө эсрэгээр одоо сонгодог хөгжим гэх юм бол дотор талаа яриа утсан. Тийм. Гэхдээ бас ийм байдаг. Anche volendo si può anche sì. Bello. Poi in ben, né? No, ragionare. Sì. Cosa cerchi, no? Devi pensare così. Хөгжим их дандаа нэг хөгжим их дандаа ард талд нь тийм түүх үлддэг. Тэгээд тэр түүхээ хамгийн гол нь бүтээхийн тулд юу хайж байгаа, яаж сайжруулж болох уу? Тэрийг маш сайн бодох хэрэгтэй. Зөвлөгөө өгөхөд маш хэцүү. Ягаад тэгэхээр би энэ хөгжмийг тоглодгоо энийг нөгөө анх удаага харж байгаа учраас тэгээ мэдээж нөгөө виолончел юм уу эсвэл хийж байгаа хийдэг хүний хувьд яг ийм нөгөө ардын хөгжмийг юу яхад нөгөө сайжруулахад яг техникийн талаас бол би зөвлөгөө өгөхөд бол жоохон дими гэж юм. Ягаад тэгэхээр дээрэс нь тоглодог хүмүүстэйгээ хамт ойрхон ажиллах маш сайн. Одоо нөгөө юу яхад бол тэр хөгжмийг хөгжмөр тоглоход юу хүсэж байгааг нь мэдхийн хувьд дээрээс нь нөгөө дуугаралт нь ямар байх юм хувьд энд Европ хөгжим хийдэг хүн шууд зөвлөгөө өгөхөд бол хэтэрхий ихт байна гэж. Тэгээд би энэ хөгжмийг тоглож сурах хэрэгтэй, ойлгох хэрэгтэй гэдэг чинь. За 3 ширхэг энэ хийгдэж байгаа морин хуурыг бол бид бол одоо цагийн хөгжмийн одоо урлалын хамгийн одоо өндөр ололт одоо энэ судалгаан дээр үндэслэж бүтээн гэж зорж байна. Энэ иш нь байхгүй юу? Энэ бас их гоё мод. Энэ их гоё мод. Иш нь энэ нөгөө 100 жил. За. Энэ чи нөгөө Престро те. За энэ ингээл 100 жил болсон хоснол байгаа энэ мод. Ингээ борлож барьцсан. Бүр одоо ингээд харахгүй нэг 100 жил болсны шинж байгаа. Энэ нүүр нь энэ нүүр нь энэ бол одоо харна л да. Ингээд энэ хослол нь ингээд сарны ар нүүр мөн эндээс хажуу гарна. За ингээд харахгүй үнэхээр ингээд юм борлоод ингээд бүр хааграл байхгүй юм. Тэгээ цэвэр цэсмэл мод. Тэгээ яг технологийн дагуу одоо бэлтгэж технологийн дагуу хатаасан мод байхгүй. Энэ модонд бас их найдлага тавьж байгаа. Гасуур мөртлөө бас юм долгионтой байгаа байхгүй хээтэй ийм. Тэгэхээр энэ мод бол бас их сайн мод. 3 өөр төрлийн одоо 3 өөр одоо өнгө аястай хөгжим гарна. Ер нь бол мод бол өөр одоо 10 хөгжим ихэд 10-аа өөр ерөнхийдөө төстэй боловч
дууны одоо тем өнгөхийн хувьд бол мод болгоноос одоо өөр өнгөөс гарна. Хоёр араа авч. Хоёр араа аваад. Тий, хоёр араа. Тий, энэгээр хажуу авах нь. Араа авах гэж юу? Энэ араа юу юм бэ? Хажуу. Нэг хажуу болоо. Хажуу болгоод тэг хангалттай тий. Ар нүүр нь бол 100 гаруй жил болсон гэж байгаа. За нүрийг бол одоо өөр хадгалж байгаа. Нэгдүгээр хөгжим буюу 100 жил гэж нэрлэж байгаа хөгжим бол ерөнхийдөө бол их тийм зөөлөн ангайстай одоо хөгжим болох уу гэж одоо таамаглаж байна. За хоёр дахь хөгжим маань бол 50 гаруй жил болсон насжилттай мод байгаа. За тэр бол хөгжим бол 2 3 маань ерөнхийдөө дөстэвтер ерөнхийдөө их тод өнгөтэй тийм жигд одоо өнгөнүүд нь регистрүүд нь жигд өнгөнүүд нь их тод тийм хөгжим болох уу гэж бодож байгаа. За номт утсан хөгжмийн гол зүйл бол энэ ном байдаг. Кремона хатын үзэглэн дээр бол Японы маш олон жилийн туршлагатай Аршаа гэж ном урлалын компанийнхантай танилцсан. За тэгээд төслийн талаар дэлгэрэнгүй дараагаар нь ярилцаад за морин хурын номыг бол Аршаа компани анх удаага урлахаар ингэж тохиролцоод олон жилийн туршлагатай том компани нэртэй маструудын гараар Япон улсад анх удаа морин хурын ном урлах ийм ажил бас давхар явж байна. Тэгэхээр энэ хийгдэж байгаа хөгжмийн зэмсгүүд бол маш ийм үнэтэй, үнцэнтэй, иж бүрэн ийм урлагийн бүтээлүүд болж гарах гээд байна. Энэ бол урт нь таарч болж ирнэ. Саяных бол мастер. Яг морин номын мастер. Өөр хамгийн том нь бол захирал. Бусд нь маструуд. За сая ямар хүнтэй нүгий? Захирал нь ажиллаж. Тэгээд энэ хэд нь өөрөөр оффист байгаа юм байна. Ер нь бол сампл одоо би хийгээд үзье. Тэгээд энэ хэд чинь Хийхээс өмнө асуултууд байсан. Тэрийг л асууя. Тэгээ одоо бид нар хийж эхлэхэд дахиад юм гарвал асууя л гэж байна. Нарийн боловсруулалт хийгээд ингээд шулаад ирэхлээр бол хөшүүн чанар нь алдагддаг. Тэгэхээр бид нар ярилцаад энэ дээрээ бол Хамицкийн үндсэн одоо тэр энэ аралгааны энэ дарж наадаг энэ материал аргачлалыг бол энэ удаа бол хэрэглэхгүй. Харин энэндээ бол ардалд нь бол шигсгэс сууж энэ ишний одоо энэ хөшүүн чанарыг бол одоо улам бэхжүүлж өгөх юм хүчтгэж өгөх юм аргыг хэрэглэнэ. За хөгжмийн зэмсэг бол өөрөө хөгжимчин хүнд удах тусам, хөгжимдөх тусам дуун илүү ингэж одоо уусаж задарч хөгжимчөнтэйгөө ингэж нэг цул болж идэг юм зүйл байгаа юм. Энэ морин хууруудыг мөн энэ цаг үеийн одоо хөгжимтөхөөс гадна 50 жил, 100 жилийн дараа ирээдүйн одоо сод хөгжимтөхөд энэ хөгжмийн зэмсэг бол одоо тэр үеийн хүмүүст үнэхээр гайхамшигтай хөгжмийн зэмсэг бэлэг болох юм аа. За сайн уу? Сайн явж ирв үү? За одоо болцсон. За морин хуур бэлэн болсон да. За ингээд морин хуурын толчих. За тэгээ дуурахын бол жагаж. За сайн байна уу? Сайн явж ирв үү? За сайн байна уу? Сайн явж ирв үү? За сайн байна уу? За удаа болцсон. За болцсон. Удаа болцсон. Материал бол одоо үнэхээр дэд зэрэг юм. Бид бас үнэхээр сайн материал авч чадсан байна. Тэр хоолгоо дээр явж байгаа бас цаг гаргаж явсан.
Морин уурда Кремона төслийн 2 дугаар ангийн 2 дугаар эпизодын Японд хийгдэх зураг авалтаа явж байна. Thank you. I will. 下手な人が変だストラデバリウス。